Алс хол уулсын дунд хүмүүсийн нуудаг нэгэн нууц бий. Харагддаг ертөнцийн цаана сүүдрийн амьтад амьдардаг. Орчин үед орших нууцлаг досхонд өдөр шөнийг хуваасан асаа юуригийн хоёр хүүхэд зэрэг мэндэлсэн. Түүний түүх яаж үргэлжлэх бол? За энэ бол манай нэмний голдор Юро. За би амраар нь Юри гэдэг тавьчих. Юри маань анх хийсэн байх бөгөөд энэ бол Данжи. Данжийн тосгондоо хамгийн залхуугаараа алдартай. Харин манай Юри энэ тосгондоо хамгийн хүчтэй. Орох хаалганы урд байгаа энэ хоёр хөшөө бол тосгоны хамгаалагч хоёр бурхан. Юрийг тосгоных нь бүгдээрээ магтаастай. Нугас агенс юм уу ямар мундаг юм бэ гэд. Манай Данжиг харин ээж нь уурлаад гэрээ ажил хийхгүй байж яагаад имитинэ тагаан гэд. Данжи маань ч гэсэн завгүй байна гэж зүхтаастай. Юри маань дүүдээ нугас агенснаа харуулахаар ирдэг. За энэ бол манай нэмний 2 дугаар гол дүр Аса. За зүгээр асаа гэж дүүдээ авчи. Аса маань гэрээ өрөөнд байдаг бөгөөд ахын дүүгээ хизээч орхиж явахгүй. Дэлхийн нөгөө зах байсан ч дүүгээ амт хөдлөд авч явах болохлээр гэд. Юри маань ярьцсан. Асаач яах вэ? Би тийг хот гэрээ өрөөнд байгаагаас л хойш. Над ихтэй намайг хизээч бидээ орхиж яваарэ гэсэн үгнүүд нь цаанаа л нэг дотор эвгүй зөлөм эвгүй. Асаач за тосгоноос хүн ирсэн гэсэн очиод надаа гоё юм авчираарэ гэд. Тосгоны иргэд нь бүгдээрээ энэ тосгоноос нэг ч гарч байгаагүй бөгөөд одоос нэг удаа хүн явж ирдیں۔ Гинэ. Тэр нь бол энэ манай ах. За энэс нэлээд хүндтэй үргэлжтэй анимны дөр шүү за. За өстэй гэлдүүд авчи. Манай өстэй маань манай Юрид нэгэн бэлэг бэлтнэ. Тэр нь юу вэ гэхлээр дүүдээ өгөөрэй нэг бөмбөг өгнө. Хүмүүс ч баяртай хаа гэд үлдэнэ. Юри маань Данжидаа ярьж байгаа дүүдээ амар хөөрхөн бэлэг бэлтэж өгөхөр болоод шүн сарны гэрэлд нийгэм өгөхөр шийддэг. Данжооч би танад үг хармаар штэ. Үзэгсэлэнтэй гэсэндээ яаж харах уу гэл. Юри маань охин дүүгээ харамлаастай. Манай дүү чамтай уулзах юм бол муу юмд орчдیں۔ Байгаа дэ. Чи хэр бүтлгүй хэлээдэ гэл. Данж маань гомдоостай. Гэтэл тэнгэрээс нэгэн амар эвгүй чимээ гараад эдний ярьдгаар бол онгоцыг төмөр луугийн унгас гэж яриад байгаа. Төмөр луугийн унгас нь ингэж хизээж дөргөлд өгж байгаагүй бөгөөд тэр авираас нь тосгоны хамгаалтын бүрхүүл тэр чигтээ унтарчин. Юри Данжи хоёр маань гайхаа шоконд ороод төмөр лууг харна. Хэсэгчлэн цэргүүд тосгоныг нь тойр зогсох бөгөөд бүх хүмүүс харж байгаагүй юм хараад гайхаастай. Тэр дундаас Юригийн өвөө тосгоны байдлыг ажиглана. Хүмүүсийг тэр чигт наалж чадсан байх бөгөөд Данжо маань айгаад ээж минь та зүгээр хагаасаа гэд. Юри маань охин дүү рүүгээ хэнийг ч ойртуулахгүйгээд ордоо исэн хоёр цэргийг хоёулангийн сумаараа харваад дээрээс нь өвшөглөд гарч ийна. Хоёулаа нилээн бэлтгэлтэй хоёр гараа ах шиг байна. За тэгээд тосгоныг бүсэлсэн цэргүүд бүгдээрингийг нь нурсан балгас болгож амар юм болгож тавьж ийна. Юри маань охин дүүгээ зүгээр л агаасаа гэсэн бодолтой тосгоны нууцаар явдаг хонглоор орж дөрөөгөө очихоор болно. Данжо маань ийм хаалга байдгийг би мэддэггүй штэ гэл. Тосгоны ахлагчид л энэ хаалгыг мэддэм аа. Төв рүү өргөн гэлзээ гэл. Тэр дундаас нэг X тэмдэгтэй охин хөөх та нар ч хөөрхөн юм аа. Сайн уу гэж авдیں۔ Тэгээд хац гэд байхгүй нэг эвгүй шидийн хүчээр бүгдээрингийг нь дасар татаад байна. Тэр дундаас нэг эмэгтэй охиноо хамгаалсаар үхэн. X тэмдэгтэй эмэгтэйчүүдийг нь хороогоод хүүхдүүдийг нь амьд үлдээн гэж авдیں۔ Ой охин ч шууд хараа шоконд ортын байгаа дтэй. Хүмүүсийг нь нүдэн дээр нэг нэгээр налаад ахлаар даан чашгүй хүүхдэд хор хөнөөлгүй юм да тий. X тэмдэгтэй охин ч хүмүүстэйгээ ярилцаад тосгонлуу дайрах бэлтгэлийг ханга гээл. Манай үст маань тэр авирахыг зогцуулаад хамтрагч руугаа авцдаад Юрийг авч явахаар болно. За маш сонирхолтой юмнууд өрнөж шүү. Нисэг тэрхтээ дайчаад тосгоныг бөглөлсөн байх бөгөөд тэр дундаас нэгэн улаан үстэй эмэгтэй шидээ скелет Юригийн дүү асааг шууд бяцлаад алчдیں۔ Юри ч тэр байдлыг хараа шууд шоконд орно. Чи хотоо хинбэ яга манай асааг алчиж байгаа гэсэн чинь асаа хана хаа би таны жинхэнэ дүү гэж авдیں۔ Нөгөө Юри ч сонсоод чи муу яахлаарэ миний дүү эдийн. Миний дүү юм харгас хүн биш гэ шууд шидийн дайралтаар дайрна. Манай үст маань ч гял тэр авирахыг зогцуулаад орохоор болно. Үст маань тэр авир явж байхдаа X тэмдэгтэй охинтой таарад Сахус Йокой гэж хоёр ангилдаг бөгөөд X тэмдэгтэй охиных Йокой жүддэгэр юм бах уу. Тэр нь амар нэг шүдтэй. Үст чиний нааш өдөр чи ямар хөөх юм бэ гээл шууд диск бөмбөгөр дэлбэлээд гял аргалчин. Юри маань ухаан орох бөгөөд гинт амар дайралт авцсан.
Юригийн дүү Асагийн цусгийн тамилснаа хамгаалаад үндийн Юригийн өвөөгийн цэрснээ Юриг аваад энэ тосгоноос сухтаа үстэхэд үстэд Юриг даатгаж өгнө. Тэрийг сонссон Йокаийн цаг гинт итгэвчээд манай үст Юри хоёрын араас хөөгд үнэ. Дан чамаатын тэжигээ дэврэстэй. Тосгонууд тэр чигтэн бүсэлсэн байх бөгөөд үст Юри хоёр маань арай ч үнэм тосгоны нууц хонглоор гарч цухтаасан байна. Юри юу болоод байгааг ойлгохгүй байх бөгөөд үст энэ явдлыг нь дараа тайлбарлаж өгье гэж хэлнэ. Тосгоны дээгүүрээс нь цэрэгнүүд бүгдээрээ Юри рүү дайрах бөгөөд Юри маань юу болсон байгааг гинт цомд оногдохгүй эмэрлэлийн төвшин 100% дээрээ ирнэ. Надад тайлбарлаж өгөхгүй л би энэ ертөнцөөс холдохгүй шүү. Энд тосгонд ч байхгүй бол намаа орлно. Асаа маань өгчглээ гэд энэ явдал тайлгдана. За энэ тосгонд байгаа асаа маань шаал худлаа дүр байх бөгөөд саяны хар үстэй охин бол Юригийн чинхэн дүү Асаа. Юри жинхэнэ учрыг сонсоод шоконд орно. Үст маань Гяс тэр хоёр хөшөөний голтойгоо тэмдэг рүү энэ зүйлтийг хийгээд гэж Юрид хэлнэ. Юри жинхэнэ учрыг нь олохгүй паниктаж байх хойгоор Гяс энийг хийх гэж орлоод хоёр хөшөөний голтойгоо тэмдэг рүү хийх гэж Гяс гүйж очино. Тэгсэн чинь навч бөглөрөөтэй энэ гэдэг нэгтдийн үст маань Гяс наадыг нь аваад хийлдээ чийгээд нөгөө үстийг нь ухаж явах хойгоор цэргүүд Юри рүү маань дайрдгүй байдیں۔ Үст маань заа хийчлээ гэж хэлэх зургүй шууд мангастаж аваад тэмдэг рүү цусыг нь тусаачгана. Тэр угаараас хотын хамгаалалт идэвчээд нөгөө хоёр нисдэг тэрэг рүү 2-1 бурхан шиг нь дайраад уннаа. За хэлсэнтэй адилхан Йокой бурхан Сахиус гэж 3 юм байдаг бөгөөд энэ нь бурханлаг Сахиус юм байна. Тэр нь Юрийг хамгаалж энүүгээр байсан цэргүүдийг бүгдээрийг нь болгож авна. X тэмдэгтэй охин ч уурлаад за шүдэт минь хоёлаа ийшээ очих цаг нь болжээ гэж хэлнэ. Энэ хоёр Йокой бурхан нь юу вэ гэхлээр манай Юригээс ууламжлагдж ирж байгаа хоёр зүтгэр ингэнэ. Чамайг багаас ч харлаа штэ ийм том болоод бидний ахмад болчих гэжтэй гэл амар хоёр хөөх юм нэгэд байна. Юри ч учрыг нь ойлгохгүй байсан бөгөөд өст маань Гяс тосгоноос явъя гэж хэлж явах зургуу X тэмдэгтэй эмэгтэй ороод ирнэ. Тэрийг нарсан Юри бүр уурн хүрээд чимүү манай тосгоны иргэдийг алсан гэл. Юри ч хөөж ижнэрээ Асагийн ах нь билүү. Надтай хамт яваа би чамд дүүдээ уулзуулж өгье гэл. Юри ч тэрийг сонсож уур нүрээд бүх тосгоны эмэгтэйчүүдийг алж чимүү нүгэл хураалуу. Би чамайг яг одоо алах болно. Өөрийнхөө сумаар гэл. Хоёр Йокайн бит хоёр тушаал өгөө хүссэн тушаалыг чинь биелүүлээ гэл. Энэ аваараа амьд үлдсэн хүмүүсийг авар гэж хэлнэ. Тэр угаар Юригийн дүү Асаа маань Гяс өвөгийг нь шидчихэд Юригийн араас очино. Юригийн толгойг яаж ч эргүүлсэн байсан би буцааж ахыгаа авах болно гэж хэлээд Гяс гүгээ гарна. Данчо маань ээжийг хамгаалаастай. Юригийн хоёр Йокой шууд нөгөө шүдэн зүтэрийг Гяс бүүм хийгээл завчаад авч ийн. Юри X тэмдэгтэй эмэгтэйг үлрэн шууд сумаар харбах бөгөөд энэ манай хүүд осгонд хийсэн үйл ижийн төлөө гэл араас нь алах гэж дайрнаа. Та хоёр надад саад болж болохгүй шүү. Харин тэр угаараа хүмүүсийг л авар. Өөр амьд үлдсэн хүмүүс байна уу шалга гэл. Эрэхтэй Йокой маань нэг хүүхдийн дунд гарч ирснээр царинаас найгаад ухаан алдчихна. Энэ угаараа хүүхдүүд надаас яагаад айгаад байгаа юм бэ? Ийм хөөргөн намайг уурлуулаад зүгээр та нар ч одоо гэд Асаа Йокой зүтгэр хоёр таарах бөгөөд Йокой зүтгэр яриа өдөх гэж үдсэн чинь Асаа маань Гяс дайралт өгчин. Йокой уурлаад энэ одоо юу хүүхдүүд нэрээ шууд юм ярихчгүй над руу дайрдаг болчээ гэл Гяс Асаа маань зүхтаагаад ах руугаа очиостэй. Тэр оронд X тэмдэгтэй эмэгтэй шүдээр хамгаалалт үүсгээд эмэгтэй Йокой нөгөө хамгаалтыг нь гараараа бийц зогчих гээд арай ч үнхэн дэвчж гин. Тэр хамгаалтыг нь сүрүүлээд тэр оронд нь Юри маань Гяс суман борооны дайралт өрнүүлээстэй. Асаа X тэмдэгтэй эмэгтэйг хамгаалж ахаа надтай хамт яваач. Хоёлаа ах トゥ хоёр шүдээ нэгэн цустай гэл. Юри ч үгүй би чамтай хизээч ах トゥ биш. Хизээч миний дүү юм байхгүй гэж хэлнэ. Йокой ч хараад та хоёр цусан төрөлтэй байх те. Чамаас гардаг үнээр энээс ч гарч байна гэд. Тэрийг сонссон Юри бүр шоконд орно. Аль талд нь орхоо мэдэхгүй. Юрид ингэж хэлнэ. Энэ тосгонд байгаа чиний хайралд нэмдэг надаага Асаа чинь цусан шидээс бүтсэн мангас бөгөөд би яг тэр үндсэн Асаа дөвчин байна гэд. Юри тэр үгийг нь сонсохгүй сумын харуулах гэж үзэхэд үст маань урдуур нь хараад энэ тосгоноос хурдан явах ёстой түн тушаа гэд. Юри маань чи энд байгаа хүмүүсийг хороож болохгүй. Энчнээс Гяс цухтаагаад гар хийж хэлнэ. Асаа үгийг нь сонсчоод за ахаа гэж хэлнэ. X тэмдэгтэй эмэгтэй юу яриад байгаа нь цухтаалгаж болохгүй гэж хэлж явах зур Юригийн өвөө тосгоны хамгаалтыг бэхжүүлнэ. Нөгөө хэд маань тосгоны хамгаалтаас өрсөж Гяс цухтаж гарах гэж үзнэ. Тэр угаараас улсыг харж тосгон харагдахгүй болж байна. Энд дор манай найз байгаа гэж хэлнэ.
Яга үстэй эмэгтэй машинтайгаа уулын бэлтгүүлээж явах бөгөөд "Юу вэ? Чи одоо хүн гиснээс хоёр йога авчирна гэж хэлээгүй үсттэй" гэж уурлана. За яга үстэй гэж дууд авчи. Яга үст маань нөгөө хоёрт машиныг тайлбарлаж өгнө. Уурлаад "Энэ одоо төмөр хүлэг чи ямар сони юм бэ" гэд бүгдээрээ гайхаж харастай. Юри маань хүртэл хараагүй шүү дээ. Тайлбарлаж өгөхгүй байхыг нь харсан яга үст маань "Энэ дотор нэг морь байгаа. Тэр морь нь нэлээд хүчтэй. Давхитгийн одоо ойлгож гин үү" гэж галсгэлэн. Хасаа X тэмдэгтэй эмэгтэйтэй хамт хэвдэж байх бөгөөд өвдөж байна уу нэлээд ноцтой шарах авлаа шүү даргаа гэж хэлнэ. За гайхүүдээ одоо тэгээд энүүгээр агаад цэргүүдийн манд бүгдээр ингэ алчихсан. Дарагдаа би одоо юу гэж хэлнэ гэл өвдөл мэдрэхэ болоод удаж байгаа болохоор зүгээр бид хоёр чамтай хамт дарагтай ярилцаж зөвшөөрүүлэх болно. За ямар ч тач Юрийг энэ тосгоноос гаргачих чинь гэдэг чинь болж ийн гэд Юри үст яганаа 3 зүгтаасан байх бөгөөд нэг йога ярьж байна гэж хоёр сануулна. Уулын билээс нэгэн эмэгтэй үзэгсэлнтэйгээр давхиж орж ирэх бөгөөд манай энэ хоёр йогагийн найз нь хэмгинэ. 400 жилийн өмнө л уулзлаа шүү. Хүмүүсийн ертөнд солигдөжээ гэж хэлнэ. Та хоёр эзэнтэй уулзжээ. Хүүхэд ч хөөрхөн шүү. Өдөр шөнийг хуваасан Юри Аса хоёрын эзэн болсон юм бидтэй. Сонирхолтой дүг та хоёрыг хүлээж авах шиг байна. Баяртай гэж хэлсээр явна. Нөгөө хоёр нь ийм юмтай таарчдаг. Үнэхээр азтай юмаа гэд орилоостай. Юригийн хоёр Якай бит хоёр ч гэсэн дээр үеийн жүдгэр хахад яагаад бит хоёртай хүндэлж харьцахгүй муухай мэдрэмж төрөөд байна гэж гомдлно. Нөгөө талд Аса X тэмдэгтэй эмэгтэй хоёр Юрийг яаж барих вэ гэж урнана. За 2 дугаар ангид ингээд өгслөө шүү. За манай Юрийг ямар юм хүлээж байхавал сонирхолтой байц. Энэхүү анимен 7 хоног бүр нэг анги ордог бөгөөд одоогоор 5 анги гарсан байгаа юм байлээ. 2К лайк хүрэх юм бол 3 4 дугаар ангийг нь ярьж өгье тэгээд лайк сабаа дараад үзээрэй. Нэлээд дэлгэрэнгүй тайлбарлах гэж хичээсэн шүү.